Мэргэжлийн албан байцаагчид жил бүр хүүхдийн төслөнгийн үйл ажиллагааны төлөвлөгөө тол урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийдэг. Өнгөрсөн оны шалгалтаар төслөнгийн 66% бага, за 4 буюу 33.4% дунд эрсдэлтэй ажээ. Харин хоолны үйлдвэрлэл үйлчлэгийг шалгах хяналтын утсаар 41.6% бага, 5 буюу 21.6% дунд 16.8% их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна. За тодорхойлбол 2014 он төслөнгуудад хоолны ордлого гарч хүүхдүүд олноор өвчлсөн байгаа юм. За иймээс учирч болзошгүй эрсдлээс туслангууд урьдчилан хамгаалах шаардлагатай гэж үзэн мэргэжлийн албан байгууллагаас зөвлөмж гаргаж сургалт зохион байгуулж байна. Нэгдүгээрт өөрөө өөрснөө хяная дотоодын хяналтаа сайжруулъя. Энэ өмнө гарч ирсэн зөрчил, дутагдал, орлого халдвартай холбогдуулаад энэ усны хамгаалтын асуудлаа яаж хамгаалахын дээр нь ихэвчлэн ус хангамжийн систем нь хэсгийн байдаг учраас, зөөврийн байдаг учраас энэ ус хадгалж байгаа саваа яаж халдваргүйжүүлэхийн гэдэг арга технологиг зааж өгч байна. Дээр нь мөн бизнес газрууд бол энгийн байдаг те. Энэ дээр бол яаж халдваргүйtгэлээ хэрхэн хийх вэ гэдэг арга зүй зааж өгч байна. Эцэст нь бид нар эмнэлэг дээр туслангууд дээр бас эмч ажилдаг энэ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ямар эрх зүйн хүрээнд яаж үзүүлэх вэ гэсэн ийм чиглэлүүдээр энэ туслангийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүстэй болоор чиглэлж байна. Ариу талыг бол мэргэжлийн байгууллагаар хийлэгдэг. Юу н цаанаг 2 цаанагтай. 2 цаанаг тэгээд тэр юунуудаа бол цаанаг буюу тэр усан сангуудаа бол мэргэжлийн байгууллагаар ариутгаад гүний өөрийн худагтай. Ийм үйл ажиллагаа бүгд одоо юугаа өгцөн. Дээшний усны шинжилгээ мэнжилгээ бүгдийн хэвийн үйл ажиллагаа явуулахад бэлэн болцсон байж байгаа гэж үзэж байгаа. Ус бол угаасаа юу штэ манайх бол одоо 110 литрээс гардаг гүний худагтай тэр маань баг ваяж гэж хийж болно тийм ээ ундаг ваяж ундаг 100-аас гэж ярьдаг. Тэгвэл манайх 110 литрээс гардаг. За энийгээ бол бид нар яах вэ гэхээр цэвэршүүлсэн хоолоогоор татж байгаа штэ юу руугаа гуанзныхаа одоо усан хангамж руу. Тэр маань бол ямар ч байсан гэсэн ус борооноос хамгаалалттай, нарны одоо юунаас хамгаалалттай, янз бүрийн хорхоо шавж орохгүй тагтай ийм байдлаар хадгалж мэдээж зориултын хадгалах тийм одоо 2 тонны төгрөмж маад байдаг. Тэндэл хадгалдаг. Энийгээ бол 7 хоног болгон угааж цэвэршүүлж нөгөө нэг ариутгадаг. Манай улсын хэмжээнд 56 төслөн үйл ажиллагаа явуулдаг. Нийслэлийн бүсэд 32 төслөн үйл ажиллагаа явуулдагаас жил дунджаар 22 төслөнд 17 мянгаар хүүхэд амардаг гэсэн судалгаа гарчээ. За жил бүрийн 100 нийслэлийн мэргэжлийн албан газар, нийслэлийн эрүүл мэндийн газар, нийслэлийн онцгой байдлын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газар гэсэн 5 байгууллагын хамтарсан гинтийн шалгалтыг төслөнгүүдэд хийдэг. За энүүдад ч төслөнгөө үйл ажиллагаа жигдрэнгүүд энэхүү шалгалтаа хийхээр төлөвлөжээ.